Сайн байцгаана уу? Ангуул зохицолбор сургуулийн монгол хэлний огш Ганчимэг байна. Үндэсний бичгийн хичээлээр элсдийн ерөнхий шалгалтанд сурагчтай амжилттай бэлтгэх арга зүй. За туршлагаасаа та бүхэнд хуваалцъя. Орон таймаг бол монгол хэлний элсдийн ерөнхий шалгалтанд үндэсний бичгийн даалгаврын гүйцэтгэлээр бол 2018 онд 41.1% гүйцэтгэлтэй бол үнэлэгдсэн байна. За 2020 оны элсдийн ерөнхий шалгалтын монгол хэлний блупринт байна. За шалгалтын хугацаа бол 80 минут. За даалгавар бол 1-2 дугаар хэсгээс бүрдэж байна. За агуулгын айг аваад үзэх юм бол их өгүүлбэр, үг бүтээвэр, уран зохиол, монгол бичиг гэсэн айтай байгаа. За танин мэдгийн төвшний сэргээн санах, ойлгох, хэрэглэх, задлан шинжлэх төвшний юм даалгавруудад бол хуваагдсан байгаа. За эндээс монгол бичгийг авч үзэх юм бол сэргээн санах төвшний даалгавар 2, за ойлгох төвшний даалгавар 5, хэрэглэх төвшний даалгавар 3, задлан шинжлэх төвшний даалгавар 1. Ингээд нийт даалгаврын тоо бол 11% байна. За шалгалтанд эзлэх монгол бичгийн даалгаврын эзлэх хувь бол 25%-тай байна. Манай хангуул зохицолбор сургуулийн хувьд бол 2018 он 2020 оны монгол хэлний элсдийн ерөнхий шалгалтанд үндэсний бичгийн даалгаврын агуулга дээр ингээд анализ хийж үзсэн байгаа. За даалгавар ер нь ямархуу даалгаврууд ирж байна вэ гэвэл 18 онд бол монгол бичгээс кирилл рүү зөв хөрвүүлснийг олох, нэрийн нөхцөл, холбох хшгийн дөрмөр бичсэн үг олох, холбох хшиг авах, язгуурыг олох, дэвсгэр үсгэр төгссөн үг олох, дүрс ялгах үг, гадаад үг, өрмөц бичлэгтэй үгийг зөв бичих, үгийн язгуур үнцийг зөв бичих, уламжлалт бичлэгтэй үгийг зөв бичих гэсэн ийм даалгаврууд ирсэн байна. За 2020 онд бол үгийн утга тайлбарлах, нэрийн хувилал, дүрс ялгах үг, холбох хшгийн дөрвөлтийг бүтээврийг олох, өрмөц бичлэгтэй үг, уламжлалт бичлэгтэй үг, гадаад үг, за ихшиг гэвүүлэгч гэсэн бүтцэд тохирох бүтээврийг сонгох, дүрс ялгах үг гэсэн ийм даалгаврууд бол ирсэн. Даалгаврын агуулгыг авч үзэх юм бол нэрийн хувилал, холбох хшгийн дүрм, дүрс ялгах үг, гадаад үг, өрмөц бичлэгтэй үг, уламжлалт бичлэгтэй үгийг зөв бичих гэсэн энд 18 онд иржсэн даалгаврууд 20 онд бас ирсэн байна. За манай сургуулийн хувьд бол гүйцэтгэлийн үг, гадаад үг, өрмөц бичлэгтэй үг, уламжлалт бичлэгтэй үгийг зөв бичих энэ даалгаврууд дээр бол гүйцэтгэлийн хувь бол агсан байна. За мөн нэрийн хувилал, холбох хшгийн дүрм дээр бас жоохон буурсан байна. За ингээ 20 онд одоо шинээр ямар даалгаврууд бол нэмэгдсэн байна вэ гингүүд за үгийн утга тайлбарлах, тэг бүтээврийг олох, ихшиг гэвүүлэгч гэсэн бүтцтэй бүтээврийг сонгох гэсэн ийм 3 даалгаврыг бол нэмэгдсэн байгаа. За манай сургуулийн хувьд бол 46%, 23%, 38% гүйцэтгэлтэй бол ажилласан байна. 2020 оны хувилбар за ертөнц гэсэн үгийн утга тайлбарлах байгаа. За 3 сурагч А хувилбарыг ажилласнаас зөв хариулт 1, за буруу хариултыг бол 2 хүүхэд сонгов. 20 оны хувилбар за тэг бүтээврийг олоорой гэсэн даалгавар байгаа. За модоо тарихад мод гэдэг үгийн монгол бичгээр модуу гэж бичдэг учраас давхар ийтэй одоо хувилбарыг нь сонгох ёстой. Ингээр С хувилбар нь зөв байгаа. За манай сургуулийн 3 сурагч бол Э хувилбар дээр ажилласан. Тэгэхээр нэг сурагч нь зөв, 2 нь бол буруу хувилбарыг бол сонгосон байна. За үгийн бүтцээр задлахдаа бол кириллээр задласнаа монгол бичиг рүү хөрвүүлж бичих. За ингээ бүтээврүүдийн хооронд нь харьцуулах юм бол энэ даалгаврыг бол амжилттай гүйцэтгэж чадна. За дараагийн нэг нэмэгдсэн даалгавар гэвүүлэгч гэсэн бүтцэд тохирох бол бүтээврийг сонгох байгаа. За 2 сурагч бол зөв, 1 нь бол буруу хувилбарыг сонгосон байна. Дүрс ялган бичих үг. Дүрс ялган бичих бол одоо даалгаврын 2 дугаар хэсэгт орж ирж байгаа задлан шинжлэх төвшний даалгавар байгаа. За улсын хэмжээнд бол дүрс ялган бичих үгийг одоо хэрхэн гүйцэтгэсэн гүйцэтгэлийн хуваар нь авч үзэх юм бол 2017 онд бол 35% гүйцэтгэлтэй, 2018 онд 29.9%, за 2019 онд бол 30% гүйцэтгэлийн хувьтай шалгагдсан байна. За манай хангуул зохицолбор сургуулийн хувьд авч үзэх юм бол дүрс ялган бичих үг 1-р хэсэгт бас орж ирдэг. За 18 онд 9 сурагч шалгагдсанаас бол дундаж одоо гүйцэтгэлийн хувь бол 44%-тай бол үнэлэгдсэн байна. За 2019 онд 2 дугаар даалгаврын 2 дугаар хэсэгт орж ирсэн дүрс ялгах үг бол хав, за гэв гэсэн үгийг дүрсээр утга ялган бичих даалгавар бол Монгол хэлний багш нарын хувьд элсдийн ерөнхий шалгалтанд бэлтгэхэд монгол бичгийн хувьд бол дүрс ялгах үгийг
нөдлүүлж цээжлүүлэхэд бол нэлээд бэрхшээлтэй байдаг. Ингээд дүрс ялах үгийн утга бүтцийг харьцуулж нүдлэн тогтоох гэсэн өөрийн хэрэгжүүлж байгаа арга туршлагаасаа та бүхэндээ хуваалцъя. За нэгдүгээрт нь урт ихшгийн бүтцийг ажиглах. За үүнд давхар урттгал бүхий 6 уйл үгийг уйл үгтэй нь харьцуулах. За давхар урттгал гэдэг бол урт ихшгийн үндсэн бүтцээр гээгүүлэгч шиг гэсэн урттгал нэмж өчөж байгаа. За энийг бол сурагчдад сайн ойлгуулах. За нээх гэхэд бол давхар урттгалтай байна. За нээх нэхэх гэдэг юм бол утгын хувьд ялгаатай байна. За бүтцийн хувьд ч гэсэн ялгаатай гэдгийг ингэж харьцуулж нүдлэн тогтоолох. За тээх тэгэх, зөөх зүхэх, даах дагах, ээх эгэх, хөөх элдэж хөөх нэг нүг нь хөөж сэвсэх гэсэн юм хоёр өөр утгатай маа гэдгийг шиг дан болон давхар урттгал хоёр өөр гişгээр тэмдэглэж бүтэц утгыг бол харьцуулж ойлгуулах. Жишээ нь хий гэсэн үйл үгийн урт гişиг бол дан гişгээр бичсэн байна. Хямар гэсэн үгийн урт гişиг ээ гэсэн хоёр өөр гişгийн нийлэмжээр бичсэн байна. Уух эдгийн урт гişгийг бол давхар урттгалаар бичсэн байна. Уг шингээхийн уугын гişиг гээгүүлэгч гişиг гэсэн урт гişгийн үндсэн бүтцээр бичжээ. За багшны хуурайг бол урт гişгийг бол хоёр өөр гişгээр тэмдэглэсэн байна. За хуурайнуудны хуурай гişиг гээгүүлэгч гişиг гэсэн бүтцтэй бичсэн байна. За эндээс харахад дан болон давхар урттгал хоёр өөр гişгээр бол дүрсээр утгыг бол ялгаж бичсэн байна. За хоёрдугаарт нь үйл үгийн язгуурыг нэр үгийн язгуур үндэстэй бүтцийг нь бол харьцуулах. За үйл үг хаа гэсэн үйл үгийг гişиг гээгүүлэгч гişиг гэсэн бүтцтэй бичиж яхад хаа гэсэн нэр үгийг бол богино гişгээр бичсэн байна. За саа үйл үгийг гişиг гээгүүлэгч гişиг. За саа торго богино гişгээр бичсэн байна. За 3 дугаарт нь үгийн язгуур үндсийн утгыг олгож нүдлэн тогтоох дасгал ажиллах. За жишээ 800-ын 100-ыг G300 шүд 100-ын 100-ыг за 300 гэж бичсэн байна. За кириллээр 100 гэж бичиж яхад монгол бичигч язгуурын төвшөнд ийм ялгаатай бичсэн байна. 800 G3 шүд 100 за 3. За мөн үгийн язгуур үндсийн төгсгөлийг харьцуулж утгыг ойлгоно нөлөөлөх. Үг гэсэн үйл үгийг монгол бичиг дэвсгэрдүүлж бичсэн байна. За гээгэр төгсөн үйл үг бол монгол бичигт нэг байдаг. За үг гэсэн үгийг үгээс ялгахын тулд орхиц зээтэй бичсэн байна. Үх гэсэн үйл үгийг бол хүү гэж бичсэн байна. За үйл үгийг хүү гэж төгсгөж бичдэгтэй бол холбоотой. За хар гэсэн үгийг монгол бичиг төрийн анзаар төгсгөж бичнэ. За хар чимээний хар бол дэвсгэрлэж төгссөн байна. Хар үйл үгээс үйл аатай. За хар хус маж харуу. За өнгөний харыг орхиц аатай бичсэн байна. За дүрс ялгах үгийг зөв бичиж сурахад дутга болон бичлэгийн бүтэц зүй тогтлыг бол ойлгох нь чухал. Дээрх 3 арга дүрс ялгах үгээ бүлэглэн хувааж сургалтандаа ашиглаарай. Өөр ямар зүй тогтол байг наривчлан судлах нь бол багш бидэнд нээлттэй юм аа. Монгол бичиг бол дүрсээр утгыг ялгадаг утгын бичиг юм аа. Анхаарал хандуулсанд баярлалаа.